Яг би дээгүүрээ шууд ингээд ийм нөгөө нэг усны хувцастаа тэгээд доогоороо зөвхөн шорт өмссөн. Тэгвэл ингээд кроксээр зам дээр 30 минут алхачаад тэгээд цаашаа шууд бассейнд ороод өнөөдөр юу нь кардио хийх өдөр. Ингээд хинч байдгүй манай байрны жим. Би энд орж ирэхдээ яг тасгал хийх өдрөө гантилнуудаа авчирж орж ирдэг өөрийнхөө. Яад гэвэл манай энд ерөөсөө гантил авахгүй. Тэгээ яг ингээд энэ хаалгаар гараад бассейн савуу хоёр нь бүгд хамтдаа байгаа. Бассейнд ороод ирчлээ. 7 хоногт юу нь бол нэг удаа орохыг хичээж байгаа. Яагаад гэвэл бассейнд байнга орох юм бол нөгөө миний ус юм будагтай өнгөтэй болохоор ус муухай болдог. Тийм болохоор 7 хоногт нэг удаа бол оръё гэж бодож байгаа. Гэхдээ би сэлж чадахгүй шүү. Одоо та нар сэлхий харуулах үгүйгээсээ мэдэхгүй байна. Амар хичээд байна. Яаж ч гэсэн өөрөө ганцаар ямарч багшгүйгээр өөрөө нэг хичээгээд нэг явж сурж байгаа. За гүнзгий нь ийм байна. Тийш явъя. Өглөөний цай маань бэлэн болчлоо. Тэгээд одоо нэг гоё юм уу чинь тэгээд тэрийг та нартай харуулъя. Айгүй их юм уудаг. Тэгээд тийм болохоор ингээд айгүй эртсэрээд ингээд өглөөнийхөө юмнуудыг хийх хэрэгтэй болдог. Тэгээд юу уудаг вэ гэхээр би матча цай ууж байгаа. Та нар намайг мэдэх бах тий би нөгөө кофе өрөөсөө ууж чаддгүй. Тийм болохоор ингээд ийм матча цай уудаг. Тэгээд дээрэс нь ер нь бол энэ bone broth гэдэг одоо нөгөө булганы ясны шүл байгаа шүү дээ. Тийм ийм ясны шүл сүүлийн үед ууж эхэлж байгаа. Энэ болохоор миний яг 2 дахь ийм шил байгаа. Тэгээд айгүй гоё уугаад коллаген сайн нэмэгдүүлэн тэгээ бас ясанд айгүй сайн ингээд би эрүүл мэнд гэдэг ингээд бүх зүйл айгүй сайн юм лээ. Тэгээд дархлааг бас гоё дэмжиж өгдөг. Тэгээд би яг энэ матча ясны шүл хоёрынхаа яг алийг уухаа заримдаа ингээд жоохон ингээд сольчдаг. Тэгээ би одоо болохоор би хоолоо идэнгээ гоё ясны шүл ууг гэж бодчих. Энэ ясны шүлийг авч уусан байхгүй. Тэгээ би бүр өмнө анх авахдаа ясны шүл гэхээр ямар амттай болоо гэж бодсон чинь яг тийм нэг хаанс үдэ цай эднэр эдэн штэ тий. Тэрэн шиг амттай айгу гоё амттай мэлээ ингээ нэг хаалтгыг хийн. Тэгээд 30 ус удаа энийг ингээд хэрэглэж болно. Тэгээд онгойлгосноос хойш ингээ хөргөчөнд хадгалах юм бэлээ. Тэгээ ингэж харагддаг. Нэг шүлөө ингээ нэг хаалтгыг хийгээд за би гэрээсээ гараа явчих. Найз дээрээ лазерт орохгүй явчих. Тэгээ би ерөөсөө нүүрэндээ крем түрхийг өнөдөө л бодсон байгаа. Одоо очичоод тэгээд дараа нүүрэндээ крем түрхий гэж бодож юм. Би найзтайгаа хамтдаа дараа шууд динер идэ гэж ярьсан байгаа. Тэгээд одоо очих чинь гадаа амар салхитайсэн чинь бас хөргөн нар гарчлаа. Трейн суух гэж байна.
За наачар болно. Зүгээр. Өөдөө болоод гэж 10 жилээр хүмүүсээрээ явуулсан байна. Нэг тавг авъя. Тавг. Өглөөний минь. Яа бид нар одоо энд нэг ээжийн бид ам нэг өдөр хонцоод байж гэн. Одоо өглөөний цагаа ячаад буцаад харин. Cheers. Тэгээд хэлсэн шүү дээ. Өртмөө жаад өргөө. За би ийм бууз хийж гин. Тэгээд энд болохоор жиюг хийсэн байгаа. За будаа агшаа зоод буузны хүнсийг тавьсан. Тэгээд энд болохоор дахиад маань за баярлалаа. Ямар хөөрхөн баярлалаа. Ажлаа таарчаад явчихин. Одоо ажлынхаа хүнтэй хамт оройны динер идэнгээд бэжэн би яг дээрхээс олсон сүүлийн үед амар юм хар өнгөн дуртай болоод байгаа. Үсээ шууд би угаачаад ингээд урт шүлчсэн. Тэсэн чинь ингээ хөөрхөн юм хэлбэртэй болцсон байна. Очоод болцгаая.
За тэр газар руу нь очиход усан онгоцоор явах юм байна. Би бүр гадаа баахан усан онгоц хүлээгээд суцч бүр амар таарчлаа салхитай болчлоо. They have bread instead of something. Okay, cheers. Сайн байцгаана уу? Инкунес влог Австралиас Сидней хотоос та бүхэнтэйгээ мэдчилж байна. За би яг одоо ажил дээрээ байна. Өнөөдөр 12 сарын 28-ны өдөр удахгүй шинэ он гарч шинэ жил эхлэх гэж байгаадаа зориулаад нийт бүх одоо монголчуудаа шинэ он болон шинэ жилийн мэд хүргье. Тэгээд Австрали улсад шинэ он хэрхэн гардаг, австралчууд шинэ жилээ хэрхэн тэмдэглэж байгаа, яг уур амьсгал яг ямархуу байгаа талаараа та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Тэгээд хамтдаа байцгаагаарай. Би одоо яг цайны цагаараа ажилласаа гарч ийн. Тэгээд та нартаа Сидней хотын төвийн шинэ жилийн чимэглэлүүдийг харуулъя. За Австралиг бараг ихэнх хүмүүс мэдэх бах те, бусад орнуудаас цаг агарын хувьд эсрэгээрээ гэдгийг. За энд одоо би бас ирээд нэлээд хідэн шинэ жилийг өнгөрүүлэх гэж байна. Тэгээд цасгүй шинэ жил мэдээч жоохон гонигтай, гэрийнхнаасаа хол, тэ хайртай хүмүүсээсээ хол болохоор өөр байдаг. Гэхдээ энд болохоор бас шинэ жил Крисмсийг эднийх Австрали айгу өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэгээд ер нь бол одоо баг энэ соёлд нь суралцж ийн дөө. Өнөөдөр одоо 28 градус байна. Одоо яг энд зуны үйлрэл нь байгаа. За би одоо хамгийн одоо бас алдартай стритийн нэг болох Pitt Street-д ирсэн байна. Тэгээд яг манай ажлын хажууд байдаг. Тэгээд та нартай харуулъя. Тэгээд хэдүүлээ хамтдаа гацуур мод руу бас явцгаая. Матча латте авч ууж байна.